Хай, өглөөний тасгалаа хий. Маргааш 5 сарын 1. Хятадын 4 том баярын нэг нь болох хөдөлмөрчдийн баярын өдөр. Хятадынх жижигтэй энэ чинь дэлхийд дахинд олон улсын хөдөлмөрчдийн баярын өдөр. Одоогоор бол дэлхийн 80-аад орн тэмдэглэдэг гэсэн. Хятадд бол ер нь яг үндсэн 4 том баярын нэг гэж боддог болохоор бас чухал том баяр. Тэгээд энэ удаатай 5 хоног амрах юм билэ. Өнөөдөр нөхөр ажилласаа чөлөө аваад тэгээд гадуур нэг ажил хөөцөлтийн гэсэн. Тэнгүүт хүүг бас цэцэрлэгсэн чөлөө ахуулаад өнөөдөр би угаасаа хичээлгүй болохоор гурлаа. Гадуур гарыг гэж хөөт хоёр нөхрийг дагаж димитинэ. Яагаад гэвэл одоо маргааш 5 сарын 1-ээс эхлээд 5 хоног амарна гэж байна шүү дээ. Энэ өдрүүдэд одоо Бээжингээс өөр хотын хүмүүс одоо орон нутгийн хүмүүс айгүй их Бээжинд ингээд амралтаараа ирээд гадуур бүр пив болчдөг байхгүй юу? Бүр хаашаа жоохоо аргагүй заа. Тийм болохоор өнөөдөр л димитинэх ёстой гэж мэгээд энэ 5 сарын 1-ний хөдөлмөрчдийн баярыг ер нь Монголд бараг тэмдэглэхээ бэлдсэн баха тий. Би л хамгийн сүлд ч гэжтэй ганц санаж байгаа нь 10 жилд одоо 6 7 дугаар анги гэсэн болов. Манай ангийн охин л талбай явъя гэд заа. Яах юм гэд гисэн чинь нэг эмийн багдан дандаа дагуулж авч талбай ордог гэсэн гэд. Тэгээ гоё идэв штэ явъя гэд. Тэгээд нэг ангийнхан найзуудтай хамт талбай орж исэн. Жохон хөөрөл баясаал найзуудтайгаа тоглох нь гоё болохоос биш. Утга учирыг бас нэг сайн бүрэн ойлгоогүй л гэсэн баг. 5 сарын 1-ний хөдөлмөрчдийн баярын яг утга учир үүсэл гарлна 1800 оны сүүлээр Америк, Канадад одоо капиталист хөрөнгөтний үзэл маш их дэлгэрч байх үед одоо хөрөнгөтнүүд ажилчдыг өөрсдийн орлогын төлөө, өөрсдөө улам баяжхын төлөө маш олон цагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг гэсэн мэл 10 12 цагаас дээш ч юм уу тий. Тэгээд олон мянган ажилчид хөдөлмөрийн үйлчлэгийг эсэргүүцэж, тэмцэж өдрийн 8 цагаар хөдөлмөрөөр эрхлэх ёстой гэдэг ийм хуулийг батлуулж, ингэснээр өөрсдийн эрхийг хамгаалаад тэгээд энэ өдрийг 5 сарын 1-ний хөдөлмөрчдийн баярын өдөр гэж дэлхийд дахинд тэмдэглэдэг болсон юм байна. Намайг баг байхад энэ баярыг майн баяр гэж, майн нэгэн гэж яриад байдаг байсан шүү дээ. Тэгэд би тэр үед багтаа яагаад чи мэддэггүйсэн болохоор майн нэгэн энэ гэхэлэр яагаад чи бурхны буддийн нэг баяр юм байна гэж амар ойлгоод байдаг байсан шүү дээ. Гэтэ яг майн нэгэн гэдэг нь яг Оросоос орж ирсэн хэллэгээрээ одоо хэрэглэгдэж байсан үе байх. Оросд мөн тухайн үед одоо 1800 оны сүүлээр бас хөрөнгөтнүүд нь хөдөлмөрчдийнхөө хөдөлмөрийг шулах зэрэг машин олон тэмцэл бослого янз бүрийн юм гарсаар байгаа. Тэгэл октябрийн хувьсгал болол энэ баярыг тэмдэглэж эхэлсэн гэсэн. Хятадын хувьд ч мөн адил ажилчин анги давхаргаас бүрдсэн коммунист үзэлтэй нийгэмтэй болохоор бас энэ баярыг чухал тооцсон тэмдэглэдэг. Хятадууд эртний үедээ хаан засаглалтай байх үедээ одоо тариачин ажилчид нь хааныхаа төлөө, улсынхаа төлөө хөдөлмөр эрхэлж тариа тарьдаг байсан. Үүнийг нь урамшуулад одоо хаврын үйлрэлт гэлөө эргүүлээд нэг хаан нь арт түмэндээ зориулж өдөрлөг зохион байгуулж ингэж хариу барьдаг ийм явдал бол хизээнээсээ байсан гэсэн. Тэгээд 1900 оны үед хөрөнгөтний үзэлтэй орнуудын хөдөлмөрчдийн хөдөлгөөн болон Оросын октябрийн хувьсгалын нөлөөгөөр энэ хөдөлмөрчдийн баярыг Хятадд тэмдэглэж эхэлсэн гэсэн. Харин Монгол оронд маань 1922 оноос эхэлж энэ хөдөлмөрчдийн баярыг аль бие ёсоор тэмдэглэж эхэлсэн гэсэн. Тэгээд социалист нийгмийн үеэр илүү өргөн хүрээнд тэмдэглэдэг байсан бол сүүлийн жилүүдэд нэг их тэмдэглэхгүй дурсан яриха болчихсон байх. Гэхдээ хэрв тэмдэглэжвэл ардчилсан орон юм бийж капиталист үзлийг үгүйсгээд социалист үзлийг дэмжиж байгаа гэсэн үг бас яг биш байх л да. Ямар нийгэмтэй байхаас үл шалтгаалan хөдөлмөрийн талаарх ойлголт, хөдөлмөрчдийн эрх ашиг гэдэг бол тогтмол нэг л ойлголт байдаг баг. Хөдөлмөрчдийн эрх ашиг, үнэт зүйл, үзэл санааны тухай өдөр болохоор яг энэ өдрөөр хөдөлмөрчид илүүтэй хөдөлмөрийн зах зээлд болж буй асуудлын талаар хөндөх, өөрсдийн эрхийг хамгаалах, дуу хоолойгоо өргөх зэргээр оролцоотой байвал бас болох байх. Тэр тусмаа хамгийн чухал мэргэжилтнүүд болох эмч, багш, за тэгээд өөр үйлдвэртэйсэн бол инженерүүд бол орхол байсан байх л та. За тэгээд ийм чухал мэргэжилтнүүд бол илүү
ингээд санал солилцох, төр засагтаа саналаа хүргүүлэх зэргээр өөрийн үзэл бодлыг, салбар мэргэжлийн онцлогийг нийгэм таниулах үйл ажиллагаа хийх нь зөв байдаг бах. Тэгээд бас сүүлийн жилүүдэд энэ техник технологийн хөгжил дэвшлиг дагаад ийм онлайн орчин дах хөдөлмөр эрхлэлт үүгээр орлого олох, эргүүлээ татвараа төлөх нэг ийм ялцчгүй энэ орчинд бас ингээд хөдөлмөр явдаг болсон. Үүн дээр бас ялцчгүй хууль хяналт орох ёстой болов уу гэж хараад байгаа. Хятадд бол яг энэ талын хууль хяналт бол маш чанга байдаг. Тэгээд хятадын зах зээл маш том болохоор одоо онлайн орчноос мөнгө олж байгаа хүмүүс бүр маш их мөнгө олохын. Тэгээд маш их мөнгөөр ингээд эргүүлээд татварт төлөхөөс гадна одоо ингээд татвараа нуун дарагдуулсан ч юм уу ямар нэгэн асуудал нэлрүүл маш ихээр торгуулахын бүр амар их мөнгөөр торгуулдаг. За тэгчээд цаашид тэгэл тэр карьерийг бол тэр ч гэсэн зогсоод тэгж хөдөлмөрлүүлэхгүй ч юм уу тийм арга хэмжээ авах юм. Тэгээд хамгийн гол нь тэр зараад байгаа хүмүүс чинь онлайн орчинд бараа зарж байгаа хүмүүс чинь хятадд өгүүлдвэрлэсэн одоо өөртөөхөө барааг түгээгээд байгаа хгүй юу. Тийм болохоор улсаас нь бас ингээд байж болох хэмжээнд эрхийн тавиад нэгэд өчтдөг. Гэхдээ бас болохгүй хэмжээнд хаагаад өчтдөг. Бид нар шиг ингээд өөртөөхөө барааг гадаадд сурталчлах гэхээс илүү гадны барааг Монгол руу оруулаад ингээд тэрийгэ сурталчлаад байгаа тохиолдолд энд чи ядчил татвар хил гайл тэгэд өөрөө ирүүл ах уу гэд айгүй олон бүтээгдэхүүний одоо чанар гэх мэтчлэн айгүй олон асуудал үүсэх болохоор ялцчгүй хяналт бол хэрэгтэй. Тэгээд ерөн сүүлийн үед яг энэ хөдөлмөр гэдэг энэ ойлголт чи өөрөө жоохон утгаа алдаад аль эсвэл жоохон буруугаар тайлбарлагдаад байх нь илбэг харагдаад идэг болсон байлээ. Одоо жишээ нь өөрийн дуртай хүссэн зүйлээ хийж мөнгө ол, бага ажиллаж их мөнгө ол, бусд нь чиний төлөө ажиллах нь зөв гэж их шиг за энэ утгууд бол яг бодит амьдрал дээр хэрэгждэггүй шүү дээ. За хэрэгждэг нь өстой 101% л байх. Дийлэн хүмүүс тийм утга хэрэгжихгүй, ийм хөдөлмөр гэж байхчгүй. Ихэнх тохиолдолд хүн ажилдаа илүү зүгшрээд, мэрэгшээд эхлэхээр ажилдаа дуртай болно гэхээс биш яг дуртай зүйлээ хийж мөнгө олох бол өстой айгүй цөөн хүмүүс л тохиолддог. Бараг аз шахуу зүйл. Хүн болгон тэгээд ч дуртай зүйлээрээ мөнгө олно гэвэл нийгэмдэр хөдөлмөрийн тэгш бус хуваарлт үүсчдэг. За бай.